байцгаана уу? Та бүхэндээ өглөө орой мэндийг хүргэе. Намайг өнөр жаргалд гэдэг Япон улсад сурч ажиллаж амьдарч байгаа эмээ хүн байна. За өнөөдрөөс эхлээд та бүхэндээ өөрийн сурсан мэдсэн зүйлийн нэг хэсэг болох Япон хэлний хаан зүсгийн талаар цувралаар хүргэх шийдлээ. За сонирхолтой Япон хэл нь 120 сая гаруй хүний их хэл бөгөөд ярьж буй хүний тоогоор дэлхийд 9-р байранд ордог ийм хэл байна. За орчин цагийн бичгийн Япон хэл нь тус бүр өөрийн үүрэгтэй хирагана, катакана хаан зүсгээс бүтнэ. Хирагана үсэг нь бүхий л үгийн дуудлагыг ялангуяа хаан зүсгээр бичиж болдоггүй үгийг тэмдэглэдэг нийтдээ 46 үсэгтэй байдаг бол катакана үсгээр гадаад үг нэрийг галилж бичдэг мөн нийтдээ 46 үсэгтэй. Ингээд хирагана, катакана маань нийтдээ 92 үсэгтэй байх нэ. Харин канжи буюу хаан зүсгээр нэр үг, тэмдэгнэр үйл үгийг бичдэг одоо хятадаас орж ирсэн гэж үздэг байна. За ханз гэдэг нь ханзи буюу хан улсын бичиг гэсэн утгатай бөгөөд нийтийн тооллын 4-өөс 7-р зуунд авсан гэж үздэг. За ханз үсгээр эртээр үед бол альва юмс үзэгдлийг дүрс үсгээр тэмдэглэдэг байсан бол одоо орчин үед илүү боловсронгүй болоод дөрвөлжин хүрээнд тэмдэглэдэг болсон байна. За ингээд хаан зүсгийг би дан сурж байгаа болон Япон хэлийг сурах зорилготой бүхий л одоо үе тэнгийн найзууд болон дүү нартаа, шав нартаа, за мөн ах эгч нартаа зориулаад энэхүү одоо цуврал контентыг хүргэж та бүхэнд нь Япон хэл сурах их үлсэнд амжилт хүсье. Намайг үргэлж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.